За сайн байцгаана уу? Төгөлдөр хуурын анхан шатны 3 дугаар хичээлээ үздэцгээе. За өнөөдрийн бидний үзэх ёстой сэдэв бол ноотны задаргаа болон до ре ми гэсэн ноотнууд ахнэ. За мэдээж хөгжмийн зохиол, дуунууд маань хэмжээ байхгүй бол ямар ч аялгау гарахгүй. За хамгийн чухал зүйл нь мөн хурдан тоглох уу, удаан тоглох уу гэдэг маш чухал асуулт ахнэ. За тэгвэл тухайн ноотыг хэр удаан барих вэ? Ямар хэмжээтэй тоглох вэ гэдгийг өнөөдөр бид ноотны задаргаагаараа үзэх нэ. За энд чинь харуулсанчлан энэ бол бүтэн нот. За энэ бүтэн нотыг 4 тоолно. Яаж тоолох вэ гэхээр 1 и 2 и 3 и 4 и гэж яг ийм тэнцүү хэмнэлтэйгээр 4 тоолох нь. За бүтэн нотыг бөөрөнхий дундаа зайтай ишгүү бичих нэ. За энэ бол харин хагас нот. Хагас нотыг 2 тоолно. Яаж тоолох вэ гэхээр 1 и 2 и. За хагас нотыг дундаа хоосон мөн дээрээ иштэй ингэж бичдэг байна. За харин дөрөвт нотыг 1 тоолно. 1 и. За дөрөвт нотыг хар өнгөтэй буюу дээрээ иштэй ингэж бичдэг байна. За харин 8-т нот маань хар өнгөтэй иштэй дээрээ цацагтай ахнэ. За энэ нотыг 8-т нот гэж нэрлэдэг байна. Энэ нот маань 4-т нотны хагастай тэнцүү учраас 0.5 буюу 1-ийн хагастай тэнцүү нот ахнэ гэж ойлгох нь. За 16-т нот. За энэ маань харин дээрээ 2 цацагтай бичигддэг байна. За 16-т маань 8-т нотны хагастай тэнцүү байдаг. За өөрөөр хэлбэл мөн 4-т нотны 4/1-тэй тэнцүү. За тэгэхээр энэ маань илүү хурдан тоологдож хурдан тоглогдно гэсэн үг байна. За саяны үзсэн ноотны задаргаа ноотнууд маань дандаа тэгш тоонд байгаа учраас энэ тухайн ноотнуудаа өөр хооронд нь бас тэнцүүлж болдог байна. За яаж тэнцүүлэх вэ гэхээр нэг бүтэн нот нь 2 хагас ноттой тэнцүү. За өөрөөр хэлэх юм бол 4 тоолоход 1 бүтэн нот тоглоно. Эсвэл бас 2 хагас нот тоглож болох нь байна. За эсвэл бол 1 бүтэн нот маань 4-т ноттой тэнцүү бас байж болно. За харин хагас нот маань 2-4-т ноттой тэнцүү ахнэ. 2 тоолоход 1 хагас нот тоглох эсвэл 2-4-т нот тоглоход хэмжээ маань яг тэнцэх нь байна. За харин 1-4-т нот маань 2-8-т ноттой тэнцүү ахнэ. Түрүүн хэлсэнчлэн 8-т нот маань 4-т нотны хагастай тэнцүү. Тэгвэл 2-8-т нот 1-4-т ноттой тэнцүү ахнэ. За 1 тоолоход 1-4-т нот тоглох эсвэл 2-8-т нот тоглож болох нэ. За харин 1-8-т нот маань 2-16-т ноттой тэнцүү ахнэ. За 2-8-т тоолоход өөрөөр хэлбэл 1 и гэж тоолоход 4-16-т нот явна. Тэгэхээр хэрвээ 8-т нот 2 авах юм бол ингэж сонсогдно. 1 и. 4-16-т байгаа юм бол 1 и. За тэгэхээр 16-т нот маань 8-т нотноос илүү хурдан байх нэ. 1-8-т нот тоглож байхад 2-16-т нот явна. За цацагтай 8-т нот 2 ширхэг байх юм бол энийг өөрөөр бас ингэж бичдэг байна. Цацгийг хаяад 2 ноотоо хооронд нь холбож бичдэг байна. За энэ бас мөн адилхан 8-т нот ахна шүү. За одоо харин үдсэн хэмжээнүүдээ тоолж суръя. Тус бүрдэн. За эхнийх маань мэдээж бүтэн нот. Бүтэн нотыг 4 тоолно. 1 и, 2 и, 3 и, 4 и. За дараагийнх нь хагас нот байна. Хагас нотыг 2 тоолно. 1 и, 2 и. За тэгээд 4-т нот.
дөрөвт нотыг 1 тоолно. 1 И. За дараагийнх нь 2 8-д нот байна. За 2 8-д нотыг тус бүрд нь 1 И гэдгээ тус бүрд нь салгаж тоолох нь байна. Зурагт харуулсанчлан. Тэгэхээр бүгдээрээ энэ бүгдийг маш сайн тоолж бүгдийг ялгадаг болохын тулд маш сайн цээжлэх хэрэгтэй байгаа шүү. За одоо харин бүгдээрээ нотнуудаа үзэх нэ. За хөгжимд ер нь нийтдээ 7 нот байдаг. Харин өнөөдөр бүгдээрээ тэрнээс эхний 3 нотыг үзэх нэ. За хамгийн ихний нот бол мэдээж до нот. За до нотыг 1-р шугамны доор за хамгийн чухал нь соль түлхүүр дээр бичсэн байна тийм ээ. До нотыг соль түлхүүр дээр 1-р шугамны доор зайтай, дээр нь нэмэлт зураастай бичих нь байна. За төгөлдөр хуурын даралтан дээр сумаар заасан байрлалд до нотыг тоглох нэ. 2 хар даралтны доотлын 3 нотны хамгийн ихнийх нь до нот ах нь байна. За энэ бол харин ре нот. Ре нотыг соль түлхүүр дээр 1-р шугамны доор залгуулаа бичдэг ах нь. За харин төгөлдөр хуурын даралтан дээр сумаар заасан байрлал тоглох нэ. За энэ бол харин ми нот. Ми нотыг соль түлхүүр дээр 1-р шугам дээр бичих нэ. За харин төгөлдөр хуурын даралтан дээр сумаар заасан байрлалд тоглох нь байна. За ингээд өнөөдөр бидний үзсэн нот 3 нот өөрөөр хэлбэл до, ре, ми гэсэн 3 нот үзлээ. За мөн үдсэн хичээлүүдэд цаг тухайд нь цээжлээд явахыг сануулъя дахиад. За гэрийн даалгаварт бүгдээрээ нотны задаргаагаа сайн цээжлээд үдсэн 3 нотоо яаж бичдэг, хаана бичдэг, аль түлхүүр дээр яаж бичдэг гэдгийг маш сайн цээжлэх нь байна. За мөн дараах дасгалыг бодож гүйцэтгэх нэ. За энэ дасгалыг яаж хийх вэ гэхээр эхний нот маань хагас нот байна. За хагас нотыг хэд тоолдог вэ гэхээр 2 тоолдог. Эргээд бүгдээрээ үдсэн хичээлээс ханах нь байна. За 2. 2-ын тог хагас нотныхоо оронд орлуулж өгөх нэ. За нэмэх нь дөрөвт нот. Өөрөөр хэлбэл дөрөвт нотыг 1 тоолдог учраас 2 дээр нэмэх нь 1 гэж бодох нь байна. За ингээд хариу нь 3. Энэ мэтчлэн эдгээр дасгалуудыг хийж гүйцэтгэх нь байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Үдсэн хичээлээ сайн давтаарай.